Иран улс өндөр баяжуулсан ураанаа устгахаар зарчмын хувьд тохиролцсон гэж Вашингтоноос мэдээллээ. Орос улбаны улс Киев хот руу Орешник Китайваны баллистик пуужин харуулсан гэлээ. Хятад улсын дарга Ши Жинпинг энэ 7 хоногт хойд Солонгос улсад айлчилж магадгүй байна. Хятад улсад нүүрсний урхайд газын дэлбэрэлт болж 82 хүн амьсгалаа алдлаа. Орон дөргözөгчтэй олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр Тэнгэрлэгсийн гадаад мэдээ бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкан бид цөмийн зэвсэг бүтээх зорилгогүй гэдгээ дэлхийд батлан харуулахад бэлэн байна гэлээ. Мөн Америк нэгдсэн улс болон Иран улсын эрх баригчид аль аль нь орон улсын хоолойг нээх тухай зарчмын хувьд тохиролцсон харилцан ойлголцсон санамж бичгийг боловсруулж байна гэж мэдээлсэн байна. Тохиролцооны нарийн заалууд одоогоор олон нийтэд ил болоогүй байгаа. Гэхдээ их сурвалжуудын мэдээллээр 60 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг сунгах, орон улсын хоолойг дахин нээх, мөн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээг эхлүүлэх тухай багцаан гэж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд Вашингтоноос өгсөн мэдээлэлээр Иран улс өндөр баяжуулсан ураанасаа татгалзах тухай яригдж байгаа юм байна. Ираны дээд өдөрдөгч хэлэлцээрийн үндсэн загварыг зөвшөөрсөн гэж Вашингтон үзэж байгаа. Гэхдээ бодит байдал дээр хэрхэн ажил хэрэг болох нь одоогоор тодорхойгүй байна. Эцсийн тохиролцоо хийгдсэн боловч албан ёсоор баталгаажиж системээр дамжиж хэрэгжихэд бол хугацаа мэдээж шаардлагатай. Зарчмын хувьд тохиролцсон гэж байгаа хэлэлцээр нөрөө хоёр үе шаттай байх юм байна. Эхний шатанд Америк нэгдсэн улс Ираны эсрэг тэнгисийн бүсэлтэд сулруулсны хариуд орон улсын хоолойг нэн даруй нээн. Дараагийн шатанд Иран цөмийн хөтөлбөрийнхөө тодорхой хэсгүүдээс татгалзах механизмыг хэлэлцэх юм байна. Америк нэгдсэн улс Иран улсыг өндөр баяжуулсан ураанасаа татгалзуулахыг бол хүсэж байгаа. Хуучин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед 2015 онд байгуулагдаж байсан анхны Ираны цөмийн хэлэлцээрт тодорхой төвшөнд Иран улсыг уран баяжуулахыг зөвшөөрч байсан гэдгийг сануулгын зүйтэй байна. Тохиролцоонд багтаж байгаа бусад асуудлуудын тухайд Иран гадаадын банкудад зарцаагдсан олон тэрбум $, хөрөнгөө нэн даруй суллуулж, эдийн засгийн хоригуудыг цуцлуулахыг шаардаж байна. Зөвхөн газрын досны худалдаанд тавьсан хоргийг нь цуцлахдал 60 хоногийн хугацаанд Ираны засгийн газарт ойролцоогоор $10 тэрбум орлого орох боломжтой гэсэн тооцоолол хүртэл байна. Тийм учраас хоригуудыг цуцлах нь Иран улсын хувьд энэ тэргүүний чухал асуудлуудын нэг гэсэн. Түүнчлэн Ираны эрх баригчид бомбуудад тавьсан Америк нэгдсэн улсын бүслэлтийг нэгэн зэрэг цуцлахыг шаардаж байгаа. Гэхдээ Дональд Трамп тохиролцоо бүрэн хийгдэж баталгаажиж гарын үсэг зурагдах хүртэл бүслэлт бүрэн хүчинтэй хിവэрэ байна гэсэн байна. Тиймээс орон улсын хоолой яг хизээ нэгдэх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Дональд Трампын хувьд Америк нэгдсэн улсын бүслэлтийг эцсийн байдлаар гэрээ хэлэлцээр бэлэн босон тохиолдолд суллана гэж байгаа юм. Ням гарагт Орос улбаны улс Киев хот руу хийсэн дайралтынхаа үеэр Орешник Китайваны баллистик пуужинг ашигласан байна. Энэхүү пуужин нь дууны хурднаас 10 дахин хурдан газар доорх бункерүүдийг устгах чадвартай гэдэг. Энэхүү дайн гиснээс хойш Орос улбаны улс энэхүү зэвсгийг ашиглан 3 дахь удаага дээнхүү Украин руу халдаж байгаа тохиолдол болж байна. Орос улбаны улс нь 2024 оны 11-р сард Украины Днепр хотод Орешник пуужинг ашиглаж байсан. 2 дахь удаага энэ оны 1-р сард баруун нутгийн Львов мужид хэрэглэж байсан. Энэ удаагийн дайралтын улмаас 2 хүн амиалсан. Мөн Киев хотын олон барилга байгууламж, тэр дундаа төрийн байгууллагуудын ойролцоох объектууд, орон сууцуд, сургуулиуд эдэрч сүйдсэн гэлээ. Орос улбаны улсын талаас энэ талаар батлан хамгаалах яам нэм гарагт мэдээлэл хийсэн. Гэхдээ Орешник тэргүүтээ олон төрлийн пуужинг ашиглаж Украины цэргийн удирдлага, хяналтын байгууламжууд руу агаарын баазууд болон цэргийн аж үйлдвэрийн объектуудыг онилсон гэсэн байна. Гэхдээ яг ямар байршлууд руу зохиол өгсөн талаараа дэлгэрэнгүй бол мэдээлэлгүй. Тус яам энэхүү дайралтыг Оросын нутаг дэвсгэрдэх иргэний байгууламжуудад Украины зохиолд туссан учраас хариу арга хэмжээний хүрээнд ингэж халдсан гэж тайлбарласан байна. Энэ тухайд тодорхойлбол өнгөрсөн баасан гарагт Оросын хяналтанд байгаа Украины зүүн хэсгийн Старобилск гэх хотод нэгэн коллежийн дотор байранд дорооны зохиолт бүртгэгдсэн. Үүнийг Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нэн даруй буруушааж зохиолтыг Украины айрам хийсэн гэж үзсэн байдаг.
Тийхүү айрамдаа хариу арга хэмжээний санал боловсруулах үүрэг өгсөн юм байна. Лог Старобилск хотод босон байгаа тэрхүү цохилтын улмаас амиа алдсан хүний айл хэдийн 21 байна. Энэ талаар Орос улбаны улсын онцгой байдлын яамны хэвлэлийн албаныхан Бэм гарагт мэдээлсэн байна. Наман өмнөх шөнө болсон дайралтаар 42 хүн шархагдсан юм байна. Луганскийн их баригчид амир үтгсдийн дурсгалд зориулан нэм болон даваа гарагийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Энэ асуудал цааш нэгдсэн үндэсний байгууллагад хүртэл хүрсэн байна. Орос улбаны улсын хүсэлтээр болсон нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр энэ асуудал хөндөгдөж Украины элчин сайд Андрей Мельник Украиныг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь цэвэр суртал ухуулгын жүжиг гэж хатуухан шүүмжлээд амжилт. Намун 7 дугаар сарын 22-нд болсон гэж байгаа энэ хүү ажиллагаа нь цэвэр зэвсэг хүчний объектуудыг онилсон гэж үзсэн хിവэрэ байгаа гэдгийг хэлсэн байна. Хятад улсын дарга Ши Жинпинг энэ 7 хоногт багтаад Хойд Солонгос улсад айлчилж магадгүй талаар Өмнөд Солонгос улсын Йонхап агентлаг Алтны их сурвалжуудаас мэдээлэл авсан байна. Йонхапын энэхүү мэдээлэл Ши Жинпинг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нартай дараалсан дээд хэмжээний уулзалтуудаа дуусгасан даруйд гарч байгаа гэдгийг анхаарал татаж байгаа. Энэхүү хоёр айлчлалын үеэр хоёуланд нь Солонгосын хойгийн асуудал яригдсан. Тухайлбал Дональд Трамп Бээжинд хийсэн айлчлалынхаа дараагаар Ким Жон Унтай сайн харилцаа холбоотой хിവэрэ байгаа гэдгийг хэлсэн бол Ши Жинпинг болон Владимир Путин нарын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдээлэлд Пхеньянд үзүүлж байгаа гадаадын дарамт тэр дундаа тусгаарлах бодлого эдийн засгийн хориг шахалтыг эсэргүүцэж байна гэж дурдсан байдаг. Айлчлал 5 дугаар сарын сүүл эсвэл 6 дугаар сарын эхээр болох магадлалтай байна. Айлчлалтай холбогдуулан Хятадын аюулгүй байдал болон төрийн айлчлалын протокол хариуцсан албаныхан Пхеньянд ажилласан байна. Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдээлэлтэй Хойд Солонгос болон Хятад улсын хоорондын харилцаа төрийн айлчлалууд нь Солонгосын хойгийн инх тайван доктортой байдалд хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа бөгөөд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч Ши Жинпиний айлчлалын талаарх мэдээлэлд шууд тайлбар өгөхөөс татгалзжээ. Хятад улс нь Хойд Солонгос улсын эдийн засаг улс төрийн хувьд хамгийн чухал түншүүд нэгэ. Ковид-19 сар дахлын үеэр намдуу байсан харилцаагаа сэргээхэр хоёр тал сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал Ким Жон Ун өнгөрсөн жил Бээжинд айлчилж Ши Жинпинг болон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай хамт цэргийн томоохон парадад оролцсон билээ. Мөн Хятад улсын гадаад хэргийн сайд Ван И 4-р сарын 9-ноос 10-ны өдрүүдэд Хойд Солонгос улсад айлчилсан нь 2019 оноос хойших анхны айлчлал болсон байдаг. Тэрээр зөвхөн Хойд Солонгос улсын гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзаад зогсохгүй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай мөн уулзсан юм. Энэхүү уулзалтын үеэр олон улс докторгүй байгаа ийм нөхцөлд хоёр улс аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалж дэлхийн томоохон асуудлуудаар уялдаа холбоогоо бэхжүүлэх ёстой хэмээн уулзалтаа дүнсэн байдаг. Тэгэхэр Ши Жинпиний Хойд Солонгос дахь айлчлал болбол энэ нь Хятад улсын удирдагч болсноос нь хойших тус улсад хийж байгаа хоёр дахь айлчлал нь болох юм. Тэрээр анх 2019 онд Пхеньянд айлчилж ажээ. Талууд дипломат уулзалт айлчлалуудаа огцом нэмж байгаагаас гадна Бээжингийн талаас Пхеньян руу шууд нислэг болон зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг сэргээгээд байгаа. Гэхдээ Хойд Солонгос улс цар тахлын үеэс хойш зөвхөн Орос улбаны улсын жуулчдыг хүлээн авч олон улсын жуулчдад хилээ бүрэн нэгээгүй хിവэрэ байгаа юм. 2020 онд ковид-19 сар тахалтай холбоотойгоор Хойд Солонгос улсын хил хаагдахаас өмнө тус улсыг зорж байгаа жуулчдын хамгийн их хэсгийг Хятад улс бүрдүүлдэг байсан юм. Дараагийн асуулт. Хятад улсад нүүрсний уурхайд газын дэлбэрэлт босны улмаас 82 хүн нэг дор амиа алдаж сүүлийн 10 гаруй жил тус улсад болсон хамгийн олон хүний амь эрсэлсэн уурхайн осол болж байна. Албаныхан уурхайн аюулгүй ажиллагааны зөрчилтэй холбоотойгоор уурхайн оператор компанид мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Мөн цааш нүүрсний уурхайн салбарт тэр чигтэн шалгалт хийхэд зарлалаа. Синьхуа агентлагийн мэдээлснээр Баасан гарагт Шанси мужийн Циньюан тойрогдох Лю Шэнью уурхайн гүнд 247 ажилтан ажиллаж байх үед газын дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсон даруйд уурхай руу орох хэсгийг цагдаа хамгаалтынхан бүсэлж түргэн тусламж болон онцгой байдлынхан ажилласан боловч аль хэдийн амөрөгцөн хүмүүсийн тоо 82-т хүрсэн байна. Осол гарсны дараахан нас орсон хүний тоог 90 гэж мэдээлж байсан боловч дараа нь 82 болгон бууруулсан байгаа юм. Албаныхан ослын дараах хэмжих замраагүй байдал уурхайн оператороос өгсөн буруу мэдээлэлээс олж амөрөгцөн хүмүүсийн тоог зөрүүтэй мэдээлсэн гэж тайлбарсан байна. Мөн одоогоор 2 хүн сургаггүй хിവэрэ байна. Эмнэлэгт хүргэгдсэн гэмцэн хүмүүсийн олонх нь газанд хордож ухаан баларцсан гэж мэдээлжээ.
Дэлбэрэлтийн дараагаар Хятад улсын дарга Ши Жинпинг Осын шалтгааныг нарийвчлан шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг үүргэсэн байна. Бээжингээс баруун өмнө зүгт орших 34 сая орчим хүн амтай Шанси мужид Хятад улсын нүүрс олборлолтын гол бүс нутгаа. Дэлбэрэлтийн дараагаар ойролцоох бусад уурхаанууд үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоожээ. Орон нутгийн их баригчдын мэдээлснээр тус уурхайн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж байгаа боловч яг ямар зөрчил гаргасан болохыг нарийвчлан тайлбарлаагүй байна. Хятадын CCTV телевизийн мэдээлснээр уурхайн өгсөн зураг төсөл бодит газрын зохион байгуулалттай таараагүй нь аврах ажиллагаанд саад учруулсан гэлээ. Хятад улсад энэ мэтчилэн уул уурхайн осол түгээмэл гардаг байсан үе бий. Их баригчид сүүлийн жилүүдэд аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч энэхүү ослоос урьдчилан сэргийлэх боломж байсангүй. Тиймээс энэ удаад орон нутгийн их баригчид нүүрсний уурхайн салбарт тэр чигтэн шалгалт хийхэд зарласан байна. Үүнд уурхайн хийн зайлуулах систем, агааржуулалт, аюулгүй байдлын хяналтын систем, газар доорх бүтцийн шалгалтууд багтах юм байна. Ийм өргөн хэмжээний шалгалт нь Шанси мужийн нүүрсний олборлолтоос олдог орлогод сөргөөр нөлөөж болзошгүй байна. Уг мужийн жилдээ ойролцоогоор 1.3 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Өнгөрсөн жил Хятад улсын нийт нүүрсний олборлолт 4.8 тэрбум тоннд хүрч байсан. Ингээд харуул Шанси мужийн олборлолт Хятад улсын нийт нүүрсний үйлдвэрлэлийн бараг 3/1-ийг бүрдүүлж байгаа юм. Хятадын Шэнжэу 23 сансрын хөлөг амжилттай хөөрлөө. За энэхүү 3 сансрын нисгэгчээ сонсын станц руугаа илгээж байна. Датад Тэнгэн сансрын станц дээр 200 гаруй хоног ажилласан Шэнжэу 21 багтаа ээлж солилцсон. Нислэгийн 3 гишүүний нэг нь Тэнгэн станц дээр бүтэн 1 жилийн турш ажиллах төлөвлөгөөтэй байгаа нь дэлхийн сансар судлалын түүхэнд хамгийн урт ганцаарчилсан сансрын нислэгүүдийн нэг болж байгаа юм. Сансрын хөлөг Хятадын баруун хойд нутгийн Жисян хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрсөн. Энэ удаагийн нислэгийн багт командлагч Чжоу Янжу, сансрын нисгэгчид болох Жан Жион болон Лай Кайнер багтаж байна. Багийн бүрэлдэхүүнээс Лай Кайн олонний анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Тэрээр Хонконгод төрж өссөн цагдаагийн газрын ахлагч асан бөгөөд сансар руу нисж байгаа Хонконгийн анхны сансрын нисгэгч болж байна. Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү даалгавар нь хүний бие урт хугацаанд сансарт байхад хэрхэн дасан зохицож байгаа талаар судлах зорилготой гэлээ. Тэдний очиж байгаа Тэнгэн станц 2021 онд анх сансрын нисгэгчтэй хүлээн авч байсан. Өмнөх Шэнжэу 22 нислэгийг өнгөрсөн 11-р сард төлөвлөснөөс нь эрт хөөргсөн байдаг. Учир нь Шэнжэу 20 хөлөг сансрын хог хаягдлын улмаас гэмтэж 3 сансрын нисгэгчийг их дэлхийд нь буцаах шаардлагатай болсон юм а. Энэ удаагийн нислэгийн тухайд дэлхийн хамгийн урт сансрын нислэгүүдийн нэгт яахаар аргагүй тооцогдож гэлээ. 1995 онд Оросын сансрын нислэгчийн тогтоосон 14 сар хагасын дээд амжилтаас бага байна. Аль сансрын нислэгч нь 1 жилийн хугацаанд станц дээр үлдэхийг даалгаврын явцын үр дүнгээс хамаарч тухайн үед нь шийдэх талаар Хятадын сансрын хөтөлбөрийн агентлагаас мэдээллээ. Хятад улс нь 2030 он гэхэд саран дээр хүн болгохоор төлөвлөж байгаа. 2030 оны зорилгодоо хүрэхэд 4 хүрэхгүй жил үлдсэн байгаа. Ийм үед Хятад улс сарны хөтөлбөртөө зориулсан цоо шин техник програм хангамжийг хөгжүүлэх томоохон зорилттой тулгарч байна. Мөн тэдгээрийг бүрэн ажиллагаанд бэлэн гэдгийг баталгаажуулах шаардлагатай. Хятад улс нь одоогоор саран дээр зөвхөн робот буулгаж байсан ба 2024 оны 6 дугаар сард робот ашиглан сарны алслагдсан талаас хөрсний дээж авчирсан дэлхийн анхны улс болсон байдаг. Харин энэ удаад 2030 оноос өмнө саран дээр хүн буулгахаас гадна Орос улбооны улстай хамтарч 2035 он гэхэд саран дээр байнгын бааз байгуулах төлөвлөгөөтэй байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа бусад онцлог мэдээллийг тавчаар багслан өргөнө. Цагаан ортны ойролцоо бэм гаргийн орой буудалцаан гарч сэвсэг тэтгэхэд амиа автлаа. Албаны хүмүүсийн мэдээлснээр с ิจ гтэн эхэлж гал нээсэн. Түүний дараагаар хамгаалтын ажилтнууд хариу буудсны улмаас ширхагдсан этгээд эмнэлэгт хүрэгдснийхээ дараагаар нас орсон байна. Намаг хэргийн газрын ойролцоо байсан нэг энгийн иргэн шархагдсан байна. Тухайд ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ортонд байсан гэхдээ халдлагад өвтөөгүй. С ิจ гтнийг 21 настай Насир Бест болохыг тогтоосон. Тэрээр 2025 онд цагаан ордон руу нэвтрэхийг оролдож байгаад баривчлагдж байжээ. Турк улсын гол сөрөг хүчин буюу бүгд найрамдах ардын намын төв байрлууд цагдаа нар нэм гарагт дайран орж намын дэмжигчдийг тараахын тулд нулимс асгаруулагчийг Зеносум хэрэгжилжээ. Тиймээс намын байрыг тойрсон мөргөлдөөн олон цаг үргэлжилсэний эцэст хүч хэрэглэн тараасан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн дүрс бичлэгт Үмэнийг цагдаа нар байрлуу нэвтрэн орж доторх эд хогшлыг эвдэж байгааг харуулжээ. Өнгөрсөн 7 хоногт давзаалах шатны шүүх намын дарга Озгөр Өзелийн 2023 оны сонгуулийг хүчингүй болгож, үүний улмаас Туркийн улс төрийн нөхцөл байдлыг улам хурцдаж байна.
Франц улс Израиль улсын үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвирийг нутагтаа нэвтрэхийг хориглолоо. Францын гадаад хэргийн сайд Жан Новель Барот түүнийг Газын зурвас руу явж байсан хүний эрхийн идэвхтнүүдтэй зүй бусаар харьцсан гэж үзсэн байна. Бен-Гвир өнгөрсөн 7 хоногт баривчлагдсан идэвхтнүүдийг шоолсон бичлэг нийтэлж, энэ бичлэг нь нийтлэгдсэн даруйдаа олон улсаас ширүүн зэмлэл шүүмжлэл хүрсэн юм а. Францын талаас Европын холбоог мөн адил хориг арга хэмжээ авахыг уриалж байна. Филиппин улсын Анжелес хотод 9 давхар барилга нурсны улмаас нэг хүн амиа алдаж 20 орчим хүн нурангад дарагдсан байж болзошгүй байна. Манила хотын ойролцоох уг барилга баригдаж дуусаагүй байх үедээ нэм гарагийн өглөө гинэд нурсан юм байна. Аврах ажиллагааны үеэр 24 хүнийг барилгын нурангаас, 2 хүнийг ойролцоох зочид буудлаас аварсан байна. Нурсан барилгын хажууд байсан зочид буудалд мөн хог хаягдал унаж эвдрэл үүсжээ. Амиа алдсан хүн нь Малайз улсын 65 настай иргэн байсан байна. Тэрлээсийн гадаад мэдээг хүлээсэн баярлалаа. Сайхан амраарай.